Treatment. Би өөр ашигладаг volume profile талаар ярих гэж бодлоо. Volume profile бол хүмүүс янз бүрийн стратегиор татдаг байгаа. Миний хувьд бол цаг хугацаанд дээр анхаарч татдаг байгаа. 7 хоногоор daily дотроо Аз, Лондон, Нью-Йорк тэгээд дахиад жижиглээд 4 цагт дээр ингэж татдаг байгаа. За weekly бол ойлгомжтой 1-ээс 5 дахь хүртэл татчих байгаа тийм. Daily бол тухайн лааны эхлэлээс төгсгөл өдрийн лааны эхлэлээс төгсгөл хүртэл. Session бол өглөө Азаас эхлээд Франкфуртын 2 цаг хүртэл Франкфурт 2-оос Ниси 8 хүртэл татаад тэгээд тэрнээс хойш өдөр дуустал ингээд 3 сешнтэй багт татчихдаг. За энэ дээр хардаг гол K-зонууд гэж байгаа. High volume-нууд буюу ийм хамгийн их арилжаа хийгдсэн үнийн зон. Low volume-нууд буюу хамгийн бага арилжаа хийгдсэн үнийн зон. Энэ зонууд дээр фокуслаад K-зон болгоод тухайн зонууд дээр бус техник шинжилгээнүүд ашиглаж арилжаа хийдэг. Ийм байдлаар. За шууд daily гэсэн өнгөрсөн дата дээр шууд хийгээе. За нэгдэг өдөр volume profile-ийн датаад low volume-нууд буюу хамгийн бага арилжаа хийгдсэн үнийн зоны харагдаж байна тийм ингээд. За энэ маань өөрөө манай K-зон нэг доор нь нэг огцом их арилжаа хийгдсэн high volume-нууд байна. Энэ ч POC байна тийм POC-то зон. Бас high volume-нууд гэсэн үг. За тухайн нэгдэг өдрийн маргааш нь 2 дахь өдөр low volume-нууд дээр энэ ч юу яаж байна тийм support авч байна 2 дахь өдөр. За энэ дээр би бол CRT ашигладаг байгаа. Техник шинжилгээгээр. За энэ нэг 4 цагийн candle байна. 4 цагийн CRT үс харагдаж байна тийм. Гээд нэг 4 цагийн candle. Энэ 4 цагийн candle дараагийн 4 цагийн candle энэ ч inside хэлбэртэйгээр ингээд байж байна. 3 дахь 4 цагийн candle нь тухайн өдрийн тийм CRT 2 дугаар candle-ийг үсгэж байна тийм. CRT 1 2 3 яг 3 дугаар candle дээр entry хийдэг, 2 дугаар candle дээр entry хийдэг. Тийм confirmation-ууд байдаг тийм. Жижиг confirmation-ууд. За тэгээд энэ дээр энэ 4 цагийн candle доошо ивдэд turtle soup хийж тийм. Ирээд тэнгууд энэ ч манай cyst гэдэг entry хийдэг confirmation үүсэж байна тийм. За энэ нь бол нэгсэндээ энэ зоныг fake out хийгээ буцаа орж байгааг хэлсэн харагдаж байна. За дэмжлэг нь энэ low volume-нууд дээрээс. Энэ бол нэг ICT эднэсээр бол fair value gap гэдэг давхцаж байна тийм бас. Ер нь low volume-нууд нь өөрөө fair value gap гэсэн үг л дээ юм бол бас. За тэгээд
Чинээс entry бол нэг биеэр хагдаад системээр ирэхэд нь хийдэг confirmation байна те. Sell-ийн нэгийг харцсан хоёртаа харилцаж ч юм уу. Scroll зүгээр шууд юу 4 цагийн CRT хайлуу гэж. За нэг эсвэл авангаа алдаад типинг хүрч байгаа гэсэн тий. За энэ daily game ашиглаад 2 дахь өдөр ингээ харилцаж байдаг. Тэ нэгдхийнхаа volume profile-ыг ашиглаад. Тэгээд энэ маань үргэлжлээд 2 дахь өдөр дуусаад weekly болоо үргэлжилж байгаа тий. За ингээд чинь weekly volume үргэлжилж байгаа. 2 дахь өдөр өөр дээрээ daily volume profile-аас татагдана. За энэ хоёрын POC нь давхцлынтэй weekly daily хоёр. Буюу энэ чи weekly гэрээ юм zone байна. High volume-нууд. 3 дахь өдөр энэ нэгдэх 7 хоног өөрөөр давхцгүй 2 дахь 7 хоногийн хэсэг болохоор 2 дахь орч. Энэ high volume-нууд дээр нүүд болон POC мэн байгаа тийм. POC-оор энэ кредит мэн өөрөө support болж чинь тийм. Ийшээ хааш price action-ыг харуул энэ оройгоо ирээдээд буцаж retest-лээд өсч байгаа нөхцөл байдал байна тийм. За энэ дээр Аз дээр бол шууд юм buy арилжааны боломж трендийн дагуу харагдаад ийшээ нэг тип авах юм боломж байсан байна тийм. За тэгэнгүүт энэ хавьд Лондон дээр ч юм уу Нью-Йорк дээр арилжаа хийх болоход тухайн өдрөө өөрийг нь Азаар татчихъя. За 2 цаг хүртэл Франкфурт хүртэл. Тэгвэл Азийн ерөнхий volume дээр орсон. Тэгээд чинээс манайх key zone тодорхойлохоор энд нэг high volume-нууд зон тий. За илүү наривчилж авал ийм зон. За чинээс Франкфурт нэгдэхдээ supportlж байна тий. Support бол өсөж байна. Тухайн жижиг зэг дээр confirmation аваад entry хийвэл нэг юм buy entry энэ хаяас байжулж. За энд daily гэрцэн одоо session volume гэрч тий. 2 цагаас 8 цаг хүртэл EC open тий. Хүртэл volume profile татаад энэчнээс тодорхой high low volume-нууд нь харахад энэ дээр юм high volume-нууд нь ингэж тий. За энэ дээр бол нэг яг entry хийх тул жоохон ойлгомжгүй нөхцөл байдаг. Энэ хоёр зооны хэвтэл. За тэгээд Азийн зооны high volume-нууд энэ дээр дахиад нэг юм 3 тэнцүү volume байна тий. Эднээс юм тэнцүү болохоор нийтдэн зоон болоо авчдаг. За энэ дээр Лондон дээр бол нэг тийм Лондоны volume-ыг ашиглаад арилжаа хийх бол нэг confirmation гарч ирэхгүй байна. Азиг бол энэнийг ашиглаж Лондон дээр buy хийж байна. Азийн энэ Европ дээр байгаа high volume-нуудыг ашиглаж Нью-Йорк дээр confirmation орж ирсэн тий. Энэ ч бол 4 цагийн CRT айгуу гоё confirmation өгч байна. За ийм зоонууд дээр би CRT-г айгуу ашиглаж харддаг. Key зоонууд дээр тий. За энэ ч өмнөх 4 цагаа дараагийн 4 цаг нь энд ингээд 4 цаг болоод байгаа байхгүй. Sweep-лж чинь тий. Liquidity гэж ярьдаг. Амгалт хийгдэж чинь. За sweep-лээд энэ дээр buy confirmation жижиг цаг дээр үсгүүл нэг энэ хавцаас нь чимээ тэр хийгдэх баг. За нэг юм арилж.
Энэ бол тэгээд энэ хайлгуу харсан тохиолдолд бол TP авч чадаагүй буцаанаас нь харагдаж байгаа шүү. Тэгэж. Гэхдээ барьдаг хүмүүст бол TP авах нь авч илээ. 2 өдөр үргэлжилсэн л арилж болох юм хэцүү. Тэвчээргүй хүмүүст бол тэг хэцүү орж ирсэн л арилж болохоор харагдаж байна. За тэнгууд одоо сешны үргэлжлүүлээд энэ Аз бол их өгөөчтэй шүү дээ. Энд нэг байд болчих чинь, энэ дэр нэг байд болчих чинь. Тэнгууд Нью-Йорк сешн 8-аас маргааш өглөөний 4 хүртэл байхад бүр дээр зон үүсгэж чадчихна. Маргааш Аз дээр ашиглахаар зон өгч нь харъя. Тэнгууд POC нь ийм дээр энэ хүртэл ойролцоо боломжтой зон үүсгэсэн байна те. Тэнцүү боломжтой хай боломжнууд. За энэ дээрээс сэтгэлсэн тал руу нь унсан байна. За энэ нэг volume profile нэг байгаад P shape үсгүүл ундаг, B үсгүүл өсдөг, D үсгүүл энэ өөр нэг зон гэсэн үг. Сэтгэлсэн тал руу өсдөг гэх ийм юм байгаад байна. Стратеги. Энэ стратегийг ашиглавал Нью-Йорк өөрөө P үсгээд Азар унсан гэдэг нөхцөл авч байна. За. Дэсэж одоо 4 цагаар шууд татаад явчихъя. 4 цаг дээр бол өдрийн эхний 4 цаг. За. Үсээд энэ өөрөө ийм double distribution буюу ийм болон үсгэж тэ. Энэ нь сэтэрсэн тал дээшээ сэтрүүл энд луга тестэлдэг юм стратеги болоод байдаг. За энэ дээр дараагийн 4 цаг нэгтгэхдээ CRT үсгэж чинь энэ ч бүр market structure shift болж байна тэ. За энэ дээрээс POC дээрээс нь ханш ингээд pullback хийж байгаа жишээ харагдаж байна. За энэ дээр яг энтриг бол энэ дээр хийгдэх ба. За энэ volume profile бол нэг ашиглахдах л TP-гээр л ашиглахдах нэг гэсэн юм тий. Энд ч байгаа энэ high volume zone нөгөө zone тий. За байда TP ингэж авах боломжтой. За тэрний дараагийн 4 цаг дээр харъя энэ ч 2 дугаар 4 цагийн кандл. За энэ 4 цагийн кандл нь энэ ч high volume-нууд нь 3 хэсэг нь ойролцоо бараг тэнцүү байна тийм. Энэ дээдлийн эхний хоёр бол high volume-нууд энэчнээс байдах confirmation жижиг цаг дээр аваад энэ одоо support болж хэлэгдэж шүү дээ. Дээрээс унж орж иж байгаа болохоор. Тэгээд энэ тредлээ өмнөх хоройлоо ч юм уу. Нэг тийм тодорхой зон руу. За энэ бол яг барьж чаддаг хүнд бол TP авч авахулж байгаа л зон. За 3 дахь цагийн кандл нь 3 дахь 4 цагийн кандл гэсэн үг шүү. Өдөрт 6 ширхэг 4 цагийн кандл үүсдэг тийм. 4 цагийн CRT-г ашигладаг болохоор би энэ 4 цаг дээр volume profile-уудыг зураад идэв. За энэ дээр байдуулсан TP-г бол ийшээ авахулахаар л зоноос үүссэн юм энд ашиглая гэвэл. За дараа нь энэ зон дээр Нью-Йорк нэгддэг 4 цагийн кандл байгаа юм. Ниси Нью-Йорк гэдээс нэгддэг те 9:30 кандл бас байдаг. За энэ дээр яг энэ хэсэг дээр нэг high volume-нууд байна те. Энэ 4 цагийн кандл дээр. Ийшээ дараагийнх нь орж ирээд support аваад өсөж байгаа. Одоо энэ тэгээд Монголын нөхцөлд бол ашиглахад хэцүү л цаг нь
нэлээ орой болчихдог тийм. Тэгээ 11 12 хүртэл сууж чаддаг хүмүүст бол ингээ харилцаж ажиллажлаа. За 4 цаг. Ингээд weekly-гээс daily-гээс session-ээс 4 цаг руу ингээд ойлон профайлуудыг татчихсан. За 1-7 хоногийн дараах бүтэн 7 хоногийн ойлон ингээд татагдчихад энийг дараагийн 7 хоног дээр хэрэг ашиглах вэ гэхээр яг ингээд ойлгомжтой том зоонуудаа л зүгээр K-level бол K зоон болгоод хөндлөж. Эднээсийг ханш эх 7 хоног дээр ирж тестлэхэд нь анзаарна л гэсэн. Ингээд тэмдэглэр өгч нэгдэг өдөр бол энэ зооноос бол хол нь шүү дээ тий. Өмнөх 7 хоногын зооноос. За бүр чирх ингээд даруулж. Тэнгүүд нэгдэг өдөр ингэсгээд энэ хавьдаа дуусчихж байгаа бол нэгдэг өдрийг 5 дахь өдрийн ойлно хэр ашиглаж харъя. Нэг бас солихтой юм харуулахгүй нэ 5 дахь өдөр. Тэгвэл нэгдэг өдрөө өөрийг нь олохтой юм аргагүй хүлээгээд эхний сешн Лондонээр харилцаая гэж үзвэл энэ дээр бол нэг спорт болж өгч байна тий. Ямар үед спорт болох вэ гэвэл энэ чинь ингээд structure shift хийгээд high хийгээд ингээд fair value gapтай тий энэ чинь smart money концепт сардаг юм шүү. Энэ дээр баятахад өмнөх ороор ч юм уу тий энэ liquidity-г авахулна гэдэг байдлаар хийж болох нэ. За ингэж явж байгаад 2 дахь өдөр гэсэн чинь 2 дахь өдрийн Лондон дээр спортлж чинь тий нөгөө нэг өмнөх 7 хоногийн хай болнууд маань. За энэ дээр confirmation аваад buy харна. Одоо минийхэр бол энийг сэтгүүлж би buy харна тий жоохон safety entry гэвэл. Жоохон risky entry гэвэл энэ хавьтны entry хийж чинь л тий 1 минутаас дээр харж аваад zone гэдэг утгаар. За тэгээ 4 цагийн чимээс гол өмнөх өдрийнхэн волюм профайлыг татаад эсэргүүцэл авах боломжтой зооноор тодорхойлчихно. Энэ хоёр хамгийн уртын тий high volume-ууд. За ишүүл арайшсангүй. Тэгвэл өмнөх сешныхаа татчихъя. За энэ дээр бол POC нэмчээр тий high volume-ууд. За энэ хоёроор навчдаг. За энэ үед хоёр боломж байсан юм тий. Энэ өөрөө Аз volume profile дээр Лондон нэгдэж support бол эсэргүүцэл болоод retestlээд энэ зонд л унж байгааг барьж авах нэг боломж. Энэ тэр боломж. Нөгөө талаас энэчнээс баятахад типийг ийшээ авах хоёрдугаар боломжийг энэ сешн өөрөө олгоч. Тэгээ байжсэн чинь Лондон сешн ингээд татсан. За Лондон сешн бол нэг гоё мэдээлэл өгөхөр профайл гараагүй байна. Нью-Йорк нэгдээд юу болсон байна гэхээр энэ хавьс нэг эсэргүүцэл авсан байна тий. Энд чи low volume-нууд энэ Азийн хамгийн бага л тэгт. Яг энэ дээрээс маш гоё тогтцож байгаа. Жоох ингэ төмөрлөл харуулж. Энэ volume профилийн хамгийн бага л хийгдсэн цаг эсэргүүцлийн өсвөлж чадсан байна. Нью-Йорк дээр ашиглагдаж байна тий. За энэ дээр confirmation аваад одоо footprint дээр л хвчлээ авд юм л тий юм дээр л. Тэгээ энэ candle ингэж ивдэг дээр буцаж тест хийгээд сэллээ гэж үзье. Confirmation үүсээд. Тэгэхээр типийг бол ийшэл авч таарч байгаа л да. Энэ өөрөө буцаа ахаад дэмжиж болохоор. Эсвэл энэ 4 цагийн candle нь өөрөө ингэж зурагдчих чинь тий. Энэ дээр харъя.
Энэ дээр огцом TP1-ийг ингэж авах юм уу? Safety байдлаар ашиглахгүй бол эднээс бас их дэмжээд дэшээ тренд төлөвлөлөө явуулчих магадaltaй. Тэгээд TP2-ыг ингэж авах. 3 гэж тавихад ийшээ бол очих магадлал айгүй эгүүлтэй. Энэ ч амар хүчтэй дэмжигдсэн болохоор. За TP авчлаа сэлдэг. TP авсны дараа энэ чи 10 болж явах. Өрөөний 11 болж явахад энэ зон эвдээд дараагийн тогтоо зон дээрээс support авахдаа ийм spinning top гэдэг панелээр авч ин дээ. Энэ дээр бол buy confirmation-ыг бол энэ чи эвдүүлж ижил харна л та. Яг энэ доор нь бол risk entry бол хийж болно. Safety-гэр бол бүр ингэж эвдүүлж ижигээд энэ эвдсэн чинь дараагийн зоонууд ишээ эвдээд support болж байна те. Энэ бол айгүй гоё confirmation. Яг Европт гэдэг Америкт байдаг хүмүүс л энэ дээр ингээ гоё арилж хийх ах л та. Энэ хөдөлт. Тэгээд TP-г safety явахгүй бол TP өрөхгүй буцаж байгаа гэсэн тийм. Жишээ нь өмнөх 7 хоног ингээ ашиглаж байна. За өмнөх 7 хоног дээр явж байгаад нэг лоу болонод энэ ашиглагдах нь харцгаая тийм. За энэ бол ашиглагдахгүй ийшээ бол ирсэнгүй. Энэ байна. Хамгийн сүүлд энэ дээр ашиглагтаад ёроолн тухайн 7 хоногийн ёроол болж таарсан зон. Тэгээ энэ 7 хоног нь өөрөө 1 2 3 4 5 гээд энэгээр дуусчих. Тэгвэл энэ 7 хоногийн volume profile-ыг татаад дараагийн 7 хоног дээр бас ингээд зоонууд үсгээ ашиглаа явах боломжтой. Ингэж ашигладаг volume profile. За баярлалаа.